Одоогийн байдлаар дэлхийн хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй компани болох Nvidia компани 5 их $80 үнэлгээнд хүрэхэд тун ойрхон байна. За яг одоогийн байдлаар Nvidia-гийн зах зээлийн үнэлгээ $489 их $80 хүрээд байна. За энэ нь өчигдөр шөнө Улаанбаатарын цагаар Nvidia-гийн гүйцэтгэх захирал Jensen Huang Америк нэгдсэн улсын нийслэл Вашингтон хотноо өөрсдийнхөө Nvidia GTC 2025 арга хэмжээгээ зохион байгуулж шинэ бүтээгдэхүүн болон зах зээлийнхаа танилцуулгыг бол хийсэн байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор компани нэг хувьцааны ханш дахин өсөж бүх цаг үеийн дээд ханшаа эвдээд байна. Тэгэхээр ер нь 5 их $80 хүрэхэд хэр ойрхон байна? Тэгэхээр өчигдөр одоо болсон буюу одоо Улаанбаатарын цагаар бол өнөө өглөө 6 цагийн нөхцөлтэй. Тэгэхээр яг энэ хаагдах мөчид бол $489 их $80 үнэлгээнд хүрлээ. За үүнээс хойшоо дахиад бас үйл ажиллагаа болсон. Тэрний юу юм гэхээр aftermarket буюу зах зээл хаасны дараах тэрхүү өсөлт гэсэн үг. За энэ өсөлтөөр бол дахин 1.7% өсснөөр Nvidia компани бол ерөнхийдөө бидний энэ харж байгаачлан 5 их $80-ийн одоо үнэлгээнд хүрж байна. За энэ доллараар 5 их $80 гэдэг бол энэ бол бүрстэй аимшигтай том мөнгөтэй. Тэгэхээр бид нар дөнгөж саяхан одоо хэдхэн хоногийн өмнө шахуу арга 4 их $80 зах зээлийг давсныг ярьж ирсэн. За ингээд 5 их $80-ийн компани одоо юу гэдэг 2025 онд бий болох уу те 2026 онд магадгүй энэхүү нөхцөл бол биелж магадгүй гэж ярьж ирсэн бол өнөөдрийн нөхцөл бол одоо ингээд бидний харж байгаагаар 5 их $80-ийн одоо үнэлгээнд ерөнхийдөө хүрэх гээд явж байна. Тэгэхээр тэгэлгүй яг бид Nvidia компани зах зээлийн үнэлгээг ChatGPT нээлтдээс хойш ер нь ингэж харьцуулж үзээд байгаа шүү дээ. Тэгэхээр ChatGPT 2022 оны 12 дугаар сард ер нь нээлттэй хийж явах үед Nvidia-гийн зах зээлийн үнэлгээ $400 орчим тэрбум байсан. Тэгээ одоо 12 дахин ер нь нугарж за 5 их $80 босохдоо тун ойрхон ирээд байна. За үүнийг бас бусад улс орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулбал ямар хөө сонирхолтой график гарах болов? За ер нь бол яг энэ талаараа мэдээллүүд бас сошиал орчноор нэлээдгүй сонирхолтой болгож явж байна те. Тэгэхээр бидний мэддгээр хамгийн том одоо зах зээл гэх юм бол мэдээж Америк нэгдсэн улс шүү дээ. Тэгэхээр Америк нэгдсэн улсын хувьд бол 30.5 их $80 үнэлгээтэй байгаа яг одоо GDP буюу дотоодын нийт бүтээгдэхүүний үнэлгээ. За үүний араас бол Хятад улс орж байна. За ойролцоогоор бол 19.2 триллион буюу их $80 үнэлгээтэй. За ингээд Герман улс ордог байна. За тэр нь бол 4.7 их $80-ийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг бол одоо үйлдвэрлэгээ гэдэг юм тоол байна л да. Тэгэхээр одоо бидний харж байгаа нөгөө Nvidia компани маань Герман улсаас өндөр одоо нэг жилийнхэн тэрхүү бүтээмжээс нь өндөр үнэлгээтэй болчихсон байгаа буюу нэг компани дэлхийн 3 дээр орох хэмжээний ийм үнэлгээтэй компани болчихсон байгаа нь өөрөө маш сонирхолтой ийм одоо зүйл болж байна. За энийг бол олон хүмүүс бас мем болгож бас энэ сошиал сувгуудаар бол явуулж харагдаж байна.